Хамтдаа үзэгчдээ баярлалаа. Өмнөгов болон Дорноговь аймгийн 4 сумын нутаг дэвсгэрийг хамарсан Монгол улсын анхны геопарк болох Хамбонгот шар цавын нээлт боллоо. Ингэснээр Монгол улс ЮНЕСКОгийн дэлхийн геопаркийн сүлжээнд нэгдэх томоохон шалгууруудыг хангаж байна. Албан ёсны хүсэлтээ илгээхэд бэлэн болжээ. Геопарк нь геологийн өв, палеонтологийн олдвор түүх соёлын үнэт дурсгалыг хамгаалахын зэрэгцээ доктортой аялал жуулчлалыг хөгжүүлэх ач холбогдолтойг албаныхаа онцоллоо. Энэ говь болвол зөвхөн динозавр судлаачтай тэгэхэд мөрөөдлийнх нь орон байдаг. Монгол оронд ганцхан суул бүхлээрээ динозавр олддог. За энд 300 сая жилийн өмнөх тэр үеийн аж амьдралыг маш сайн гэж хадгалж үлдсэн ийм гайхамшигтай орон гэж үздэг. Тэр утгаараа энэ геопаркийн сүлжээнд нэгдэх гишүүн орон болох боломж бол бүрэн байна гэж үзэж байгаа. Үүнийг түшиглээд Өмнөгов аймаг орон нутагч гэсэндээ бид бол эртнээс энэ ЮНЕСКОгийн соёлын геопарк яригдж эхэлснээс эхлээд бид 3-4 жилийн өмнө хатуу уучлалтай авцсан цахилгааныг бол орон нутгийн төсвөөр дэмжих хийдгээр бид 30 орчим тэрбумаар энэ бид үтгцийн асуудлыг шийдсэн. ЮНЕСКОгийн олон улсын шинжээчид 2018 онд Хамбог чар цав дэмжгийн хэд орчмын бүсийг эртний амьдралын өлгийн нутаг хэмээн үнэлж геопарк болон хөгжүүлэх боломжтой анх дүгнэж байжээ. Үүний дараа Монгол улс 2023 онд геопаркийн үндэсний хороог байгуулж геолог, палеонтолог, соёлын өвийг хамгаалах судалгааг өргөжүүлэх ЮНЕСКОгийн дэлхийн геопаркийн сүлжээнд нэгдэх ажлыг эрчимжүүлсэн байна. Энэхүү төсөл нь бол зөвхөн миний хувь хүний хувьд бол Монгол улсыг олон улсад сурталчилгаас гадна бас мөнгөөр үнэлэгдэх боломжгүй нэг чухал ач холбогдол байгаа гэж харж байгаа. Энэ юу вэ гэх юм бол Монгол улсаа энэ гайхамшигтай байгалийн тогтоц, энэ түүх соёлыг бид нэр үр хоочтой өвлгүүлэн үлдээх, таниулах ийм бас томоохон хэмжээний хөрөнгө оруулалт юм болоо гэж харж байгаа. Мөн 2023 онд ЮНЕСКО болон Rio Tinto Монгол компани хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн ЮНЕСКОгийн соёлын болон геологийн өв тулгуурлан Монгол улсад доктортой аялал жуулчлалыг хэрэгжүүлэх нь төсөл геопарк байгуулах ажлын шатанд гарсан байна. Цаашид менежментийн багийн чадварыг бэхжүүлэх, орон нутгийн мэргэжилтнүүдийг чадахжуулах, олон улсын стандартад нийцсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх нь ЮНЕСКОгийн дэлхийн геопаркийн сүлжээнд албан ёсоор элсэх дараагийн чухал алхам болохыг талууд онцоллоо.